Тэгэхээр яг үндэ монгол хэлээр хийж байгаа хамгийн анхны номын шүүмж байгаа учраас миний хэл яриа айгүй төгдөрж иж магадгүй. Гэтэ би уусал юу надад төгдөрж идэг л да гэхдээ яах вэ? Тэгэхээр хамгийн сүүлд унш дууссан хамгийн сүүлд шүү. Сүүлээсээ хоёр ч юм байна. John Ronson-ы So You Have Been Publicly Shamed. Английн сэтгүүлч байж байгаа дараа нь иймэрхүү төрлийн pop culture, pop science маягийн номууд бичдэг болсон. Нэг ном байна. Магадгүй хамгийн анх Индра намайг энэ зохиолчийн надад танилцуулж ирсэн нэг A Psychopath Test. This A Psychopath Test гэдэг номороо non fiction буюу яг бодит амьдрал дээр сэтгүүлсэн сэдв уран зөгнөлт биш номнуудыг бичдэг. За тэгэхээр So You've Been Publicly Shamed дээр хүндэрж байгаа асуудлууд нь юу вэ гэхээр яг өөрт нь тохиолдсон явдлаас эхэлсэн байгаа. Яг өөрийнх нь нэр болон зургийг нь ашигласан Twitter bot гарч ирээд тэгээ хүмүүсийн ямар нэгэн хариу үзүүлж байгаа зүйлүүд нь дагуулад юм хоолны тухай жирэгдэх ч юм уу тиймэрхүү юм үзүүлээд үндсэндээ өөрийнх нь нэр болон зургийг нь хулгайлсан өөр хүн бот гарч ирэхэд хүнд ямар санагддаг вэ те тэрнээсээ болж яг тэр ботыг бичсэн хүмүүстэй бас ярилцаж эхэлсэн байгаа юм л да. Тэнгүүтээ нийгмийн сүлжээний орчин дээр хүмүүсийн нэгдүгürt бие гэдэг өөрөө ойлголтоо хоёрдугаарт тэр интернет дээр байгаа ануу гэдэг хүн хоорондоо яаж одоо тийм тэр болгон адилхан байгаад байдаггүй гэдгийг бол харуулсан ном байгаа юм л да. Гэхдээ эндээ дандаа өөр юм жижиг кейсүүдийг судалсан. Хамгийн ихнийхэн зүгээр яагаад ихэлсэн бэ гэхээр өөрөөрөө ихэлсэн байгаа юм л да. Тэгэхээр дараа нөгөө Justine Sacco гэх хин нэнүүдийг мартаад эхлэх юм аа. Содон жишээ нь дагаад эхэлсэн. Жишээ нь Justine Sacco-гийн тухай юу бичсэн байсан. Зөвхөн тэр жишээн дээрээ үндэслээд TED дээр яриа өгч исэн. Бараг сонсч ирсэн бол нэг Нью-Йоркт байдаг PR агентлагт ажилладаг эмэгтэй Лондоноор дамжаад Cape Town руу явах гээд явж байхдаа Лондоноос Heathrow-оос бичгтээ Twitter руугаа ороод зүгээр усав даагч байдаггүй. Нэг олон даагчтай биш хүн зүгээр тийм арьсан өнгөөр ялгуурлах үзэлтэн гэж юм шиг харагдахаар онгоо бичсэн. Уг нь яг үндэ бол тэрийг шоусан байдлаа онгоо байсан юм байл л дээ. Тэнгүүт тэрийг нөгөө зүгээр хүмүүс өмнөх бусад тэр хүний бүх жиргэнүүдийг ямар байдаг вэ гэдгийг уншихгүй зөвхөн тэр 140 тэмдэг дотор байгаагаар дүгнээд ерөөсөө үндсэндээ тэр PR хүүхний карьер алга болж байгаа байхгүй. Тэгэд дараа нь юу болсон, бусад хүмүүстэй яаж хандсан, ер нь тэр талаас гаргасан. Тэгэхээр энэ номыг уншаад үзэх юм бол одоо яг Twitter дээр ажиглагдаж байгаа юм харагдаад байгаа байхгүй. Зүгээр ингээд нэг үг хэлчих болохгүй. Зүгээр ингээд Twitter дээр уншдаг хүмүүс бий болсон ерөөсөө. Өөрөө хамгийн анх гарч ирж байхдаа хүмүүс өөрсдийнхөө үс бодлыг илэрхийлдэг. Аюу тийм чөлөөтэй гоё юм жижигхэн биендээ аюу хайртай хүмүүсээ тийм community байсан шүү дээ. Одоо бол хүн болгоно ерөөсөө ус төржөөл явдаг гэх жишээний хүн болгоно Twitter-тэй болоод эрэнгүүд хүмүүс нөө жинхэнэ бодит байдал нь байхаа болоод юм тийм хөндлөнгөө санаж эхлэх болсон. Яагаад тэгэхээр айдаг байхгүй. Ийм social mob гэх жишээний олуулаа нийлж ингэж дайрдаг хүн рүү зүгээр бүлгэлдэг public shaming гэдэг ойлголтод олон нийтэд ингэж гутаанд оромжлох гэдэг ч юм уу тиймэрхүү санаа байгаа юм л да. Яг үндсэндээ өмнө нь угсаа хүмүүсийг шийтгэхдээ олон нийтийн өмнө хэргийн зарладаг ч юм уу тиймэрхүү одоо уламжлалт тийм шийтгэлийг арга одоо шууд ашиглахтаа болцсон ийм арга нь одоо нийгмийн сүлжээр ингээд нөгөө дөрөөр ирчихгүй. Яг хүмүүсийн ингэж юм чичилж зааж дуртай гэх юм уу. Тэгээ бодит амьдрал дээрээс байгаа жишээн дээрээс яг карьер нь алга болсон, амьдрал нь бараг алга болсон, гэр бүл нь салсан гих мэт жишээнүүдийг бол дуртай тийм урамтай гоё одоо яг юм ойлгогдох байдлаар, уншууртай байдлаар So You've Been Publicly Shamed дээр бол дурдсан байсан. Тэгэхээр хамгийн сүүлд би нөгөө Hello Internet гэдэг нөгөө подкастн дээр хоёр хүн заавал одоо унших хэрэгтэй ном гэж харж явж байсан аахгүй. Тэнгүүд би зөвхөн TED Talk-ыг үзсэн байж хагаад номын яа сонсч болохгүй гэж номын сонсч чинь одоо бодохоор яг орчин үед нийгмийн сүлжээн дээр байгаа хүн хэрэв мөн бол юу яах вэ? Ер нь юу болдго юм байна. Мэдээж Монгол болж байгаа үйл явдал олон улсын одоо болж байгаа шиг ийм өргөн хүрээнд бол тарахгүй л байх л та. Гэхдээ характер нь бол яриад өстэй байхгүй. Тэгэхээр илүү нийгмийн сүлжээн хөндлөнгөөс яаж хандах вэ? Шууд өөрийгөө ингээд нөгөө хориглохгүйгээр аюулгүй нийгмийн сүлжээг яаж ашиглах вэ гэдгийг өөрөө дотроо ингэж нэг тунгааж бодуулахад хүргэсэн
ном байгаа бах. Тиймээс богинохон нэг өдөртөө суугаад уншиж чинь. Тэгэхээр унш үзэх хэрэгтэй. Яа тэгэхээр Джон Ронсны энэ бичдэг сэдлүүд нь аюу тийм яг л pop science-тай юм дур сонирхолтой. Тэгээд ол юм дээр үнслээгөө. Тэгэхээр орж ирэх нь боломж нь ямарсан. Би ямарсан торрентоор аудиогоор сонссон. Хэрвээ iPhone-с хүмүүс iOS-тэй бол магадгүй би юугаар нь хөгжүүлэх юм. Apple зориулсан аудио хөлбөрөөр нь хөгжүүлэх юм. Блог дээр линкийг оруулчихна. Тэгээд блогийнх нь линкийг видеоны доор холбоос хэсэгт нь оруулчих. Anyway, тэгэхээр 5 модноос 4 мод өгсөн гэж үздэй. Ягаад тэгэхээр тийм амар дахиж унших ном бол байг. Гэхдээ сургамжтай. За ингээ бодоод аваад үзчих юм байсан. Тэгэхээр хүн болго ямар ч сан нийгмийн сүлжээ ашигладаг бол заавал Soviet Republic Regime-ийг аль болох уншаад